За сайн байна. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva хаагчлалынхаа ээлж дугаараар та бүхэндээ энэ одоо нүүрэн шүпийн рекламыг хийсэн байгаа. За энийг яаж хийснийг үзүүлье. За 16 секундын төлөө. За тэгээд энийг бүгдээр 3хан юм юугаараас бүтсэн юм юугаа видеогаа за бүгдээр яаж хийхийг харцгаая. За эхлээд бол яхав гэхээр энэ юугаа авна. Цагаан дээр бид нар бэкграунд нэг иймэрхүү цайвард саарл өнгөтэй авчина. За тэгээд би энэ зургийг бас нөгөө юугаар AI зурулж авсан байгаа. За тэгээд энэ нүүрэн шопын өөрийнх нь одоо гол бараа энэ пробиотик тийм ээ ашигтай бактери зардаг. За энэ нэлээд юм томоор ингэж бариулсан байгаа. Түүнээс бол бас ийм том биш шүү. За тэгээд энэ дээр бид нар текст руугаа очичоод юу яах хэрэгтэй? За текст гэж ороод ингээд энэ дээр sell гэж чинь. За тэгээд энийгээ бид нар эмэгтэйг жан доошлуулчих. За тэгээс энэ эмэгтэйгийн зургийг нартлахын фонтноос өөр одоо очиж энэ юуг нь арилгачих заяа. За тэгээд энэ sell гэдэг маань энэ маань ингээд орж ирнэ. За тэнийг фондыг соличих. За би болохоор энэгээр бичсэн байгаа. За тэгээ өнгө нь болохоор нөгөө энэ эдний өнгө нь болохоор ийм логоныхын өнгөнүүд ийм өнгөтэй байлаа. За энэгээр нэг яцсан. За тэгээ энийг бид нар 3 удаа ингээ авчина. За тэгээ энийг бид нар дахиад нөгөө юу ячина. Энэ одоо энэ бүтэн юугаа ингээ дахиад ингээ хоёр болгох чинь. За тэгээ нэг рүүгээ буцаж ирээд за энийг бид нар яг анимашн болгоно. За анимашн гэж орж аваад sketch гэж ороод за тэгээд чиглэл нь болохоор ийшээ байна. За энэ ч гэсэн мөн адилхан анимашн гэж ороод за тэгээ sketch руугаа орж аваад за тэгээд энэ за энэ нь болохоор sketch-ээр орно. За ийш нь оруулж өгнө гэсэн. За тэгэхээр хоёр талынх нь бол ийш орж ирнэ. За тэгээ яг энэ голынх нь бас фондын жоохон өөр болгочихвол бас зүгээр юм шиг санагдсан. Нөгөө төс нь нөгөө хоёроос арай өөр тийм ээ. За ингээд юу ачин тийм ээ. За тэгээ энэ эмэгтэйгийнхээ зургийг энэ эмэгтэйг нөгөө нэг урталт нь гаргаж ирнэ. За тэгээд бас edit руугаа оржоод энэ adjust гэж ороод тийм ээ saturation-ыг ингээд бүр нь хойлцох юм бол энэ маань ингээд ийм хар цагаан өнгөтэй болчихно. За тэгээ эхнийх нь бол ингэ болчихно. За хоёр дахь нь болохоор энэ эмэгтэйгээ бол нэлээ ингээд ууршин гаргаж ирнэ. За тэгтээ эдгээр нь бол ямар нэгэн хөдөлгөөн бол байхгүй. За тэгээ энийг нэлээ ингээд юугаа бариад уршигаа ингэж орж ирнэ. За тэгээ өнгөтөөрөө position нь бол яг нь бид нар урталт нь гаргаж ирээд ингэж орж ирнэ. За тэгтээ энэ эмэгтэйг болохоор бас анимашн болгоно. Тэгтээ энийг болохоор бүр ингээд доороос орж ирж байгаа юм шиг. За photo raise гэдэг тарчээ тийм ээ. За тэгс зөвхөн enter гэдэг дараараа хоёулын тарчмал гараа явчихна шүү. За тэгээд ингээд л болчихно. За тэгээд энийг бас дахиад ингээд 3 дахь нь болохоор энэтэйгээ яг адилхан. За тэгтээ энэ эмэгтэй нь болохоор ямар нэгэн анимашн яачих заа энийхээ анимашныг ингээд remove хийгээд хөдөлгөөнгөө болгочих. За тэгээд энэ дээр нь яг элемент руугаа очиж жаад би нэг tag гэж үчээд за тийм улаан tag хэрэгэлсэн байгаа энэ дээр нь. За тэгээ энэ улаан tag-ыг болохоор юу ячиж болно? Дээр нь тэдэн хувийн sell mail гэж бичиж болно. За энэ дээр нь бол 50% sell mail гэдэг өөртөөхөө нөгөө sell-ийнхаа хувийг бас тавьчих болно шүү тийм ээ. За тэгээд энэ дээр нь өөр бас юу авах вэ гэхээр бас нөгөө юу энэ дээр competi гэдэг ингээд нөгөө нэг цацарж байгаа юмнууд байдаг шүү дээ тийм ээ. За энэ графикууд дотор нь бас ингээд юм. За тэгээд энэ competi гэдэг дотроос хайжаад ийм хөдөлгөөнтэй юмнуудаас нэгийг сонгочих. За би болохоор энийг сонгочлаа. За тэгээд энэ маань энийхээ дээрээс ингэж харагдаж байгаа юм шиг тийм ээ. Ингэж харуулна. За тэгээд яг энийг ингээд нөгөө видео болохын тулд за би эхний 3-ыг бол түрүү хийцэн ба одоо сая бол бид нарын 4 5 6-ыг хийлээ шүү дээ тийм ээ. За тэгээд энийхээ доор янз бүрийн дуунуудыг энэ аудионоос ингээд сонгочж олон завлаа болохоор soft background music авъя тийм ээ. Арай айтайхан зөөлхөн дуутай гэдэг. За иймэрхүү дуу бас байж болж байна тийм ээ. За тэгээ энийг бас яг би 4 5 2 энэ 3 дээр тавьчих.
Энийг бол яг нь ингээд шеэрлээд даунлоод хийж аавна. За даунлоод хийж авахдаа яг эхний 3-ыг нь бол яг нь арилгаад за энэ select гэдэг энэ бүдийг арилгачаа сүүлийн энэ 4 5 6 3-ыг тийм ээ ингээд татад даунлоод хийгээд авчих заяа. За тэгээ бид нар яг нь энийг энэ за ингэж хийдэг ахнаа. За ингээд энэ бичлэгт бас баярлалаа.